Анастасия ба Алексей Борисов хоёр нь 3 сайхан хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүл бөгөөд эмч ирээдүйн хүүхдийн талаар эвгүй мэдээ дуулгасан тэр өдрийг санан дурсах дургүй байдаг. Настя залуухан туршлагагүй байсан учраас юу хийхээ мэдэхгүй байлаа. Эмч нар аборт хийхийг туйлбартай шаардаж байсан юм. Эхот эхлээд 2 удаа харахад хүүхдийг зүрхний гажигтай гэсэн. Тэгээд аборт хийлэг гэж эмч надаас шаардсан юм аа. Тийм ээ, үнэхээр ийм амар явдал болсон. Гэвч нөхөр маань их шүтлэгтэй хүн учраас зөвшөөрөөгүй юм аа. Бид айд юу хийхээ мэдэхгүй дэн дум байсгаалаа. Иймэрхүү хэцүү онш тавигдсан бол жирэмслэлтийг зогсоох заалттай байдаг. Азар Настя маань хамгийн ойр дотны хүн болох нөхөр Алексейгаас халамж дэмжлэг авч чаджээ юм. Тэнгэрт бурхан байгаа цагт үүнийг март гэж нөхөр маань надаас шаардсан юм аа. Нөхрүүд ихэвчлэн өвчтөө хүүхэд гарчихвал яах юм гэж эмч нарын талд ордог. Эсвэл эхнэрээ тайвшруулж дэмжилгүй, юу ч хэлэлгүй хаяад явдаг. Харин Алексей үнэн албартны шашинтай эцэгхэн байлаа. Түүний үг ба залбирал нь Настяд цорын ганц түшиг тулгуур байсан юм. Эхнэр маань хүүхдээ зүрхний гажигтай байна. Аборт хийлгэхгүй бол ирээдүйд энэ хүүхэд зовоох болно гэсэн. Үнэн дээр бүх зүйл бурхны хүслээр явагддаг тул бидэнд тэр ийм хүүхэд өгөхийг хүссэн байна. Тэгвэл бид энэ хүүхдийг хүлээгээд авъя гэж ямар ч эргэлзээгүй шийдсэн юм аа. Мөн гэгэн эцэг Алексей биднийг тайвшруулж дэмжсэн. Ер нь тэр бүх амьдралынхаа турш биднийг дэмжиж байгаа. Жинхэнэ бурхныг танихад тэр зааварчилгаа өгдөг. Айдас дэми хоосон байлаа, онш батлагдсангүй. Сережо хүү цоо ирүүл төрсөн бөгөөд сургуульдаа амжилттай сайн сурж спортоор хичээлж эцэгийнхээ баярлуулдаг. Би бас өсгөө. Харамсалтай нь хичнээн олон хүүхэд тэднийг төрхийг зөвшөөрөөгүй улмаас ертөнцийн мэндэлж чадаагүй лээ. Бурхан бидэнд амьдрал өгч сүнс хуваарилдаг. Гэтэл бидэндээ эргэлзэх хэрэг байгаа билүү? Бурханд итгэх итгэл бол зайлшгүй хэрэгтэй. Итгэл найдваргүйгээр бид хаашаач үгүй шүү дээ. Хайчхав дээ. Бурханд итгэхгүй бол амьдралдаа олон зүйлийг бид алддаг. Олон алдаа хийдэг. Харамсалтай нь эргүүлж засахад хэцүү. Эсвэл засах ямар ч боломжгүй байдаг. Чин бишрэлтэй байж зөв шийдвэр гаргасанд нь Бурхан тэднийг шагнасан юм. Анастасия Алексей хоёрт дахиад 2 хүүхэд бэлгэлжээ. Хүүхдүүдтэй бас итгэл бишрлээ зааж өгсөн байна. Тэдний гэр бүл улам өнөр өтгөн болгоод байгаад тэд баярлдаг. Цаашаад бүр олон хүүхэдтэй болохыг хүсдэг юм. Эцэг их бид бүрэн бүтэн гэр бүлийг үүсгэх хэрэгтэй. Гэр бүл сална гэдэг бол тэсвэр төвчээргүй гих байдаг. Ямар ч тохиолдолд бие биенээ уучлж хайрлах хэрэгтэй юм аа. Заримдаа хэн нэгний буруу байвал зүгээр чимээгүй байж эвлэрэх хэрэгтэй байдаг. Спас телевизийн совог